50 тэрбум төгрөг хий хоосон агаар тээсэнтэй яг утаа болон зам гарсантай адилхан болоод ингэж байж байгаа. Яагаад энэ утааны эсрэг тэмцээд утаа өнөөдөр буурахгүй байгаа юм бэ? Утаагаа яагаад дийлэхгүй байгаа юм бэ гэдэг ийм асуулт байна. Энийг бас Бүрбаатар дараагаас эхлээд ингэж хариулаа явчих гэж бодож байна. За би бол тэр олон тэрбум тоо хэмжээг нь мэдэхгүй. Хоёрдугаарт тэр бас утаа шиг замхраад алга болцсон бол бас биш. Үгүй ядахнаа л айлтаа бол байж байгаа тэр зөөх мохол. Тэгэхээр би энэ дээр бол цогц арга хэмжээ авах тэр төрийн бодлого төрд байгаа мэрэгчлэтнүүдийн тэр ер нь стера харах хэрэгтэй юм л. Бүх цогцоор нь юмыг харах хэрэгтэй. Энэ хараа чадвар дутуул гэж утаагүй зоох гэдэг нэг юм өрөөсгөл талыг барьж ажиллаад тэр нь тасар их хөрөнгө хийсэн. Тэгтэл тэр дотор шатах одоо түлшээ ямар түлшээ таах юм. Зүгээр тэр 100 да юу ч хамаагүй шатахад утаа гардаггүй гэсэн одоо ойлголтоор ингээл явчихсан тэр олон арга хэмжээ бий л дээ. Анх энэ чинь бол одоо мянганы сорилын сан гас тодорхой хэмжээний хөрөнгө гаргаад ингээл их хэлсэн. Тэгэл бусд нь улсын төсөв байгаа. Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк боцолтгүй тусламж маш олон төрлийн хэлбэрээр энэ бол одоо хөрөнгө мөнгө зарцуулагддаг төсөл хөтөлбөрийн хэлбэрээр. За энийг бол одоо агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо ерөнхийдөө чиглэлийн өгдөг. За цэвэр агаар сан гэдэг бас төрийн ерөнхий сайдын доор шууд хариалт байдаг. Мэргэжлийн байгууллага энэ дээр анхаарал тавьж ажилладаг. Нийслэл хот дээр агаарын чанарын алба одоо нийслэл хотыг хариуцсан ийм байгууллага байдаг. За эднэрийн хооронд уялдаа холбоо бол би одоо ажлын уялдаа холбоо муу байна. Чиглэлээ өгөөд ингэ явж байна. Хоёрдугаарт бүгд хамтарч нэгдэж ярилцаад тодорхой төвшний шийдвэр гаргах цогц төлөвлөгөө юм байдаггүй. Нэг юм санаачлангууд тэрийгээ даавал ингээл хөлрөл явж байна. Энэ юм л. За эцэст бол одоо миний бодол бол миний хувийн бодол зөв мэрэгжлийн инженер үнэл юу шүү дээ. Нэгэнд хөрөнгө оруулчихсан 100-нд. Таны хэлээр бол тэр хагаарт бол яриа явжаагүй. 100 хуусан тэр нь утаагаа үйлдвэрлэл байж байгаа. 100 нь харьцангуй багасж байгаа. Энэ дотор бид утаагүй төлшийн төлөх ёстой. Нэгэнд хөрөнгө оруулалт хийчлээ. Хөрөнгө оруулалтаа өшөө цааш нь үр дүн төрөх ёстой. Бид ажлынхаа 50% хийцэн гэж бодож байгаа тодорхой хэмжээнд. Тэгэхээр тэр утаагүй төлшийг одоо бүрэн хэмжээгээр хот руу түүхийн нөөц оруулж ирдгийг богсгох эргэцүү орчныг бүрдүүлэх хэрэгтэй. Утаагүй төлшийг их хэмжээгээр үйлдвэрлэж Улаанбаатар хотод нийлүүлэх хэрэгтэй. Ганцхан Улаанбаатар хотын ч одоо экологийн төлөв байдлын асуудал яригдж байгаа юм биш. Сүүлийн үед одоо төвлөрсөн аймаг хотууд бас утааны асуудал гарч ирсэн. За ингээд энийг бол энэ дээр хэлсэн байгууллагууд дээр нэмэгдээд мэрэгжлийн яамдад нь бол энийг анхаарал тавьж ажиллах хэрэгтэй. Тэгэхээр би одоо энэ салбарт олон жил ажилласан хүний хувьд утаагүй төлш гэдэг юм руу дараагийн одоо алхам бол хийгдэх байхаа. Ингэж энэ цогцод арга хэмжээ болох байхаа гэж.